Сайн байцгаана үзэгчдээ, таны мэдхийн телевизээс бэлтгэн хүргэдэг спортын цувраа хөтөлбөрийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаараараа үзэгч та бүхэндээ энэ 2014 Азийн наадамд оролцсон бейсболын баг тамирчдыг уулзуулахаар илтгэлээ. Ингээд нэвтрүүлгээ хүлээн авч ирсэн үү? Спортын энэ 2014 зуны спортын 17 дугаар их наадамд Монголын үндэсний бейсболын холбооны баг тамирчид 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна. Азийн зуны их наадамд Монголын бейсболын баг тамирчид 3 дахь удаага оролцож байгаа бөгөөд энэ жил Азийн наадамд өрсөлдсөн 8 багаас 6 дугаараар шалгарсан өндөр амжилтыг үзүүлээд иржээ. За спортын цувраа хөтөлбөр үзэгч та бүхнийг энэ 2014 Азийн наадамд эх орноо төлөөлөл оролцсон бейсболын шигшээ багийнхантай уулзуулж байна. Энэ 2014 Азийн наадамд ямар багтаа нэг хэсэгт оров? За ерөнхийдөө бейсболын төрлөөр 8 ороо оролцсон. Тэгээд 2 зоонд хуваагдаад тэгээд манайх Б зоонд орсон. Б зоонд орохдоо Хятад, Япон, Пакистан гэсэн 3 багтай нийт ингээд 4 баг Б зоонд орсон. Тэгээд ерөнхийдөө эхний тоглолт Хятадтай эхэлж тоглосон. Сайхан тоглосон. Тэгээд 2 дахь тоглолт Пакистантай тоглоод 3 дахь нь Японтой тоглоод амжилттай оролцоо сайн тоглосон. Ер нь яг хэсэгт орсон багуудын өрсөлдөөн юм уу тамирчдын үр чадвар хэр байсан бэ? За ерөнхийдөө бол дээд хөгжсөн 3 оронтой таарсан л та. Тийм Хятад бол өөрийн лигтэй, Япон ч гэсэн өөрийн томоохон лигтэй. Ерөнхийдөө бидний хувьд бол нэг жоохон тийм сул тал байсан л та. Гэхдээ ерөнхийдөө бол бид тэр сайн тоглосон. Монголын түүхэнд үзүүлсэн амжилт томоохон амжилт үзүүлсэн. Тийм. Өмнө нь яг баг тамирчид маань хэрхэн хамтарч бэлтгэл сургалтыг хэр хийв? Тэ шигшээ багийн бэлтгэлдээ хэр хамрагдаж байсан бэ? Ерөнхийдөө манайх өмнө жил Зүүн Азийн наадамд орж исэн, Тэнжинд болсон. Энэ багаар орж исэн. Тэгээ ерөнхийдөө 2 дахь томоохон тэмцсэн. Тэгээд ерөнхийдөө 4 сараас эхлээд энэ оны 4 сараас эхлээд баг тамирчтай буцаад цуглуулад бэлтгэлдээ яг ерөнхийдөө жигд орж эхэлсэн. За тэрэлжид 2 удаа хэрийн бэлтгэл гарсан. Ерөнхийдөө бол нэг өдөрт нэг 2 бэлтгэл ерөнхийдөө тасралтгүй орж яваад тиймэрхүү сайн бэлтгэлтэй болсон. Энэ удаагийн тэмцээнээс ер нь манай баг тамирчид ямар туршлагыг хөрөнгөлүүлж авах боломжтой байв? Манай баг тамирчид ер нь бол одоо цаашдаа анхаарах юм бол цохилтын тал дээр анхаарахаар тийм цохилт жоохон туршлагагүй болчихсон. Цохилтоо сайжруулаад дараагийн төвчөнд илүү амжилттай сайн бол. Манай Монголоос бусд орныг бол бүгд нэг бейсбол хөгжсөн орн болохоор бас ур чадвар сайтай. Тийм сайн багуудтай бид нар бас адилхан нэг зэрэг ингээд нэг төвшөнд өрсөлдөөд явна бас гоё сайхан байсан. Энэ бол төвшин нэг тийм хоцрогдоод байгаа. Хамгийн хүн тоглолтыг ямар болсон шигшээгтэй хийсэн тоглолт вэ? Хамгийн хүнд одоо Пакистан дээр л байсан да. Тий нэг тамирчин маань бэлтгэл авцсан. Тэгээд яг надтай холбож тоглолтог тамирчин маань бэлтгэл авцсан. Тэгээд яг тэнцээ бол тоглолт гарч чадаагүй. Яг миний хувийн зүгээс бол анх нөгөө тоглолтыг Хятадтай тэгээ багаараа тоглосон. Тэгээд өөрөө бэртэн гэж юу бод төсөөлж байгаагүй. Тэгээд яг тоглоод эхний үе нөгөө зохиж эхэлсэн. Манайх тэгээд зогж эхлээд нэгт гараад зохиод тэгээд аавдлаад манайх сэлгээд 3 атлаа чейнж болсон. Тэгээд солигдоод яг ингээд тоглож байхад нөгөө шийдээд тоглоод 2 дугаар үрэн дээр яг нөгөө хитэн тамирч гулгаж орж ичээд би бол аавтыг нь хийсэн. Шүүгчд үзүүлсэн. Тэгээд буцаад байралд очиход гар ив болсноо мэдээ. Тэгээд 4 дахь хүн дээр нөгөө хитэн тамирч зохиод манай багийн нөгөө центр бөмбөгөөрөө тэгээд чейнж босоо солигдсоох. Тэгээд солигдоо шууд цаанаас үг имлэг байсан. Тэгээд шууд багийнхнаа орхиод явсан. Тэгээд явчаад тэгээ яг нөгөө имлэгт очиод байж захдаг амар сэтгэл санаа ороод нийлээ амсан. Тэгээд яагаад ч юм өөрөө нөгөө амжилт үзүүлэн тэгээ нэг багтай ирж нөгөө тоглосон зорилготой байсан болохоор байрлах юм бол shot stop гэдэг 2 дугаар үрний хамгаалагч зүг 2 дугаар үрийн ихэд хамгаална. Тэгээд холбож ирнэ багийг ирнэ секандо гэдэг бит хоёр нэг багийг өдөрдөж тоглоно. Энэ үл тэгээд тиймэрхүү гол үүрэг бол байсан. Питчер гэж кач энэ хоёр л ер нь багийг өдөрдөн кач болохоор би талбай дээр байгаа 8-8-ыг хардаг. Өдөрдөг питчер болохоор яг багийн тэгээд ер нь 80-90% авч явна. Бөмбөг шийдэж тэр үнийг цохиулахгүй байх талаас бид нар бол зогсон бөмбөгийг барьж аваад өөрөндөө оруулахгүй тийм бодлоо. Бейсболын спорт бол ер нь би бол нэг хэлэх үг алддаг юм аа. Үнэхээр би бейсбол спортоор хичээл 9 жил болж байна. Үнэхээр гоё тэгээд үнэхээр энэ спортоос нэг цаанаа нэг салж чадахгүй тэгээд хүүхдүүд хичээл нэг багаараа би нэг бүр ойлгоод
Тэгээд яг нөгөө тэмцээнд явахаар бүр ойлгох юм чинь нэг энэ мэдхгүй байж байгаа. Тэгээд мэддэг ч юм уу. Тэгээд цаана бүр харьцан зөв өөр болдог. Тэгээд хүүхдүүд бол юм бейсбол спортоор хичээлээрээ та бүхэн тэгээд юм ирээдүйд зөв Монгол хүн болж төлөвшнө. Зөв Монгол хүн гэж өөрөө хэлмээр байна. За бидний нүгээр 2 дугаар удаага маш том тэмцээнд орсон. Нэг нь Зүүн Азийн наадам, нэг нь Азийн наадам. Миний хувьд гэх юм бол нэдлэнгийн Зүүн Азийн наадмаас Азийн наадам бидний хувьд маш тийм амрах юм шиг даваагаас даваагаад автсан юм шиг санагдсан. Зүүн Азийн наадмад анхудаа бүгд рүү олон улсын тэмцээнд гэж байгаа. Бүгд сандралтай. Бараг бодолч нь яаж тоглож ирснээс санахгүй хүмүүс өндөлсөн. Азийн наадамд ханыг явчаад ирэхэд бүгд яаж тоглох учир зүгөө бүгд болсон. Яг баг болсон. 2 жил бид нар 7-8 жилийн өмнө нэг өөрөөр баг байсан мөртлөө 7-8 жилийнхаа дараа болоход бүгд нэг болчиход нэг цөм болж оролцож маш өндөр хэмжээнд үзүүлсэн гэж бодож байгаа. Миний Монголын бейсболын холбооны хөгжлийг ярих юм бол маш дэлхийн тавцанд за магадгүй Азийн тавцанд гарахад ойрхон байгаа. За манай багийн хувьд бол суралцах нэг маш том зүйл нь бол цохилт байсан. Тий. Тэгээ миний хувьд суралцах маш хамгийн том зүйл нь бол шидэгч буюу одоо пича. Тэгээ бус орны тэмцээний шидэгч пичагийн үг л маш суралцъя гэж бодсон. Тэгээд би өөрөө тамирын сургууль сурдаг. Тийм болохоор Монголын багш дасгалжуулагч ямар их сайжирсныг 70-80-ад оныг бодвол 90-ад оны зах зээлийн үеийг бодвол яаж илүү сайжирсныг энэ Азийн наадмыг илүү их харуулж ирсэн баг. Тийм юм багийн спорт Монголд хөгжиж байгааг сагс мөн манай тэгээ бус багийн спортын гэсэн сайн харуулад ирсэн. Цаашдын томгоо тэмцээн наадам бол 17 оны Зүүн Азийн наадам байна. 18 Азийн наадам байна. Тэнд энэ багаараа буцаж илүү их амжилт үзүүлэх тий. Байраа 6 дугаар өндсөн бол дээшээ байраа ахиулах ч юм уу. Миний хувьд гэх юм бол маш хичээн маш хөдөлмөрлөх ёстой гэдэг мэдчихсэн. Гадаадын тамирчин ирж тоглох та нарын ур чадварыг эргээр нөлөөлөх хүү сөргөөр нөлөөлөх. Мэдээж тэгээ хөгжсөн орны тамирчид гэж тоглохоор бидний ур чадвар өснө. Энэ сагсныгч гэсэн Америкт явчаа тоглоход яаж хөгжиж чинь те. Хамгийн гол нь зөв менежмент зөв бодлогоор явах юм бол бид нар хөгжих ойрхон байна. За ер нь бол залуучуудын баг дээр төлөвлөгөө анхаарал бол тавьдаг. За яагаад анхаарал тавьдаг вэ? Бидний гол зорилго бол ирээдүйд одоо энэ өсвөрийн тамирчдаа гаргаж ирэх гол зорилготойгоор залуучуудын одоо шгшээ багийг одоо тасгалжуулагч хийлгэх, дээрээс мөн өөрсдөө одоо юм сурж мэдэрч авах, туршлага хөрөмтлүүлэх зорилгоор ер нь Азийн наадмуудын томоохон наадам тэмцээн оролцуулдаг. За энэ жилдээ манайх одоо Монголын бейсбол үндэсний холбоо 1991 оноос байгуулагдсанаас хойш бол 3 дахь удаага Азийн наадамд бол оролцоод ирлээ. За энд тэмцээнд оролцсон одоо энэ залуучуудын шгшээ баг маань бол нэлийн сайн тоглолт үзүүлсэн. За урд нь бол яг бас хэсэгтэй хүчтэй багуудад таардаг байхад бол яг бейсболын спортоор бол одоо анх хичээлж байгаа гэдэг утгаараа бол бас нэг тоглолтуудыг бол бас тэр болгон сайн тоглож чаддаг байсан. За энэ жилийн хувьд бол маш сайн тоглолоо. Хэсэгтэй бол нэлийн том 3 багтаа таарсан. За таарсан 3 багтаа бол нэлийн сайн хүчтэй өрсөлдсөн. За энэ утгаараа бол бейсболын спорт бол Монголд бол бас хурцтай хөгжиж байгаа юм байна гэдгийг Азийн бейсболын холбооноос бас томоохон үнэлгээ авсан. За ингээд бид нар нийтдээ бол одоо бейсболын спортоор 8 орны тамирчид оролцсноос бид нар одоо яг өөрсдөө тоглолтын үзүүлэлт за мөн аут хийлгэх цохилт энэ төр байдлаар бол бас 8 орноос 6-ад орсон юм томоохон үзүүлэлт бас үзүүлж ирлээ. Энэ бол бидний хувьд бол маш том үзүүлэлт юм аа. Тэгээ ер нь бол Монголд одоо багийн спорт бол хөгжих нь бол удаашралтай гэж ярьдгийг бол одоо сая Инчоны Азийн наадамд харуулсан сагсны багийнхан тодорхойллоо. За дээрээс нь манай бейсболын спорт хичээлж байгаа залуучууд хүүхдүүд маань бас энэхүү бас юуг бол өөрсдөө хэмжээнд бол бас их няцаалаа. Тэгэхээр удахгүй бас бейсболын спорт бол Монгол улс нэлээ төгөөнд илэрх юм арга хэмжээ болно гэж. Өсвөрийн бейсболын 2 дахь удаагийн Kia Tigers нөхөрсөг тэмцээн бүгд найрамдах Солонгос улсын Гуанчжоудад өнгөрсөн 8 дугаар сарын 10-наас 16-ны хооронд болж өндөрлсөн байна. Тус тэмцээнд Kia Tigers клубын урилгаар 12 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Монголын Kia Tigers баг Солонгосын 5 багтаа тоглож 5 хожлыг байгуулж төрүүлснээр Монголд бейсболын спорт хөгжих бүрэн боломж байгааг харуулж чадсан юм а. За Солонгосын бол нийтдээ 5 клубын багтаа тоглолоо. За Инчон хотод бид нар анх буусан Инчон хотод бол 2 тоглолт хийсэн. За Ментура баг, за Инчоны одоо Нюнхён гэдэг одоо багтаа бас тоглолт хийгээд тэр эхний 2 тоглолтод одоо хоцсноор цаашаа бид нар Солонгосын Гуанчжоу хотод за яг албан ёсны одоо клубуд явах шалгаруулах тэмцээндээ оролцлоо. Тэнд маань одоо Kia Tigers-ийн бас одоо хүүхд хичээлдэг одоо манай хүүхдүүдтэй ижил ийм өсвөрийн насны хүүхдүүдтэй
багтаа одоо тоглолт хийж нийтдээ бол тэнцэн 3 тоглолт хийж 3 тоглолтондоо хожоод ингэснээр бид 5 хожлыг авч одоо энэ анхны одоо энэ очсон тэмцээнд бас авраг болоод ирсэн. За бид нар Солонгосод очиод эхлээд нөгөө тэнд Инчон дээр нь очиод тэмцээнд орсон. Эхнийх дээр нь Ментурис гээд Инчоны багтаа тоглосон. Тэгээд тэрэн дээр нь нөгөө Delphins гээд хувцастай баг гэсэн. Тэгээд тэр багийн хүүхдүүд нөгөө анхан шатны хүүхдүүд байсан. Дүнгууд 1 жил болж байсан. Тэгэл явж байгаад бас бидэртэй адилхан Tigers гээд багтай 3 багтай тоглосон. Тэгээд тэнд очиход л яг хамгийн хэцүү тоглолтууд байсан. Тэгэхээр тэдний дан нөгөө том хүүхдүүд байсан. Тэгэхэд бас сайн байсан хүүхдүүд гэвэл одоо тэр 7 настай Алтан багна гэд хөгжсөн байсан. Тэмүүлэн сайн байсан. Тэгээд ингээл хүүхдүүд манай багийн бүх хүүхдүүд сайн байсан дөө. За энэ хүүхдүүд маань одоо нийтдээ энэ бейсбол спорт хичээдэд 3 жил болж байгаа. За анх бол одоо энэ Солонгосын Tigers одоо клубын одоо санаачлагаар Монголд одоо бас Монголын бейсбол үндэсний холбоо хамтраад нь хүүхдүүдийг одоо Баянзүрх дүүргийн 44 дэх сургуулиас нийт 24 хүүхдийг анх сонгож шалгаруулж авсан. За энэ хүүхдүүд маань одоо 3 жилийн явцад одоо тасралтгүй хичээллээд тэгээд дотоод тоглолтог уралдаан тэмцээнд оролцоод мөн 2013 онд одоо Японоос зохиогдсон хүүхдийн олон улсын хөрлийн хатуун бүний тэмцээнд бас энэ Tigers клубаас хүүхдүүд маань сонгож шалгаруулалтанд оролцоод ингэж явж байгаад одоо энэ жил бид нэр одоо бас мөн Tigers-ийн урилгаар энэхүү тэмцээнд одоо өргөдөж очиж одоо энэ тэмцээнд оролцоод ирсэн. Одоо тэр тэмцээнд явахаас өмнө их сандарч ирсэн очиод яах вэ? Тэгээд эхний агтаа тоглосон. Тэгээд тэднээс 1 жил болсон биднээс хожно гэж бодчихсон. Тэгээд яг тоглоод онооны ил дагуур хожсон. Tigers Samsung хоёрын тоглолтын дээр нээлтийн бөмбөг шидсэн. Тэгээд яг шитгэд их сандарсан. Яаж шидэх бол гэж бодсон. Тэгээд яг тэр хүнийг зохиж чадхаар нь шидэндээ л гэж бодсон. Их сэтгэл хөдлсөн. Тэгээд шидснийхээ дараа яг шиднэгдсэн газараа шидсахаар их баярлж дотроо их баярлж ирсэн. 3 жилийн өмнөөс бейсболоор хичээлж эхэлсэн. Тэгээд яг их бейсболоор хичээлж эхлэхэд яг биднийг Сэлвэш ярмаас 44 дэх сургууль дээрээс мань ирж авсан. Тэгээд 24 хүүхд сонгож авна гээд 24 хүүхд маш олон ангиас авсан. Тэгээд 24-өлөө эхлээд яачаад сургууль бага ангийн диспетчер багш гээд цэцгээ багштайгаа хамт Сэлвэш ярмлаа явж өдөр болгоно онлайн хичээлдээ суудаг байсан. Тэгээд байнга тэгээ суудаг байж байгаа зунаас нь ахуулаад талбай дээр гарч бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш талбай дээр гарч тэгээ өвлөн нь болохоор бид нар сургуулийнхаа зааланд бэлтгэл хийдэг байсан. Энэ спортоор хичээллээ цаашдаа Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргана гэж бодож байна. Тэмцээнд оролцохдоо аль болох бас ерөнхий бол мэдээлэл бол байсан. За адилхан бас яг өсвөрийн хүүхдүүд маань одоо адилхан одоо яг 3 жил зарим нь 2 жил хичээлж байгаа хүүхдүүд байгаа гэсэн мэдээлэлтэй байсан учраас ямар ч үсэн очиод бол 2-оос 3 багийг хоцрох юм төлөвлөгөөтэй. За тэгээд дээрэс нь одоо олон улсын нөхөрлийн тэмцээнд анх одоо явж байгаа хүүхдүүд болохоор нэлээд туршлага хөрөмтлүүлж ирэх байх. Тэнд очиж тоглож байгаа хүүхдүүдийн одоо ур чадвар хэр байна? Манай хүүхдүүдийн ур чадвар хэр зэрэг байна? Ер нь Монгол бейсболын спорт үр нь үүсч хөгжөөд 23 жил болохтой ер нь төвшин маань хэр зэрэг ахиж вэ гэдгийг бол нэлээд том зүйлтээр одоо харах гэж явсан. Гэтэл яг очисон даруйд бол яг тоглолтынхаа явцд бол бас манай хүүхдүүд маань нэлээд сайн тоглож. За энд бол бэлтгэл сургалт бол нэлээд сайн хангасны хүчинд бас нэлээд сайн тоглолтыг үзүүлж энэ тэмцээнд бас төрүүлж ирэх бас нэлээд том боломж болсон. Монголын үндэсний бейсболын холбооны энэ жилийн тэмцээн уралдаан өндөрлөж байна. Тус холбооноос энэ жил өнгөрсөн 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1-ний хооронд хүүхдийн лигийг зохион байгуулсан бол өнгөрсөн 8 дугаар сард клубүүдийн аврах шалруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулжээ. За манайх бол жил болгон уламжлалсаар одоо энэ жил өсвөрийн хүүхдийн лигийн тэмцээнийг 5-аас 6 сарын хооронд зохион байгууллаа. За мөн одоо тэмцээн одоо гадагшаа болох тэмцээнүүд давхцсан учраас 7 сард 8 сард бас мөн одоо клубүүд аврах шалруулах тэмцээн бас зохион байгууллаа. За өсвөрийн лигийн тэмцээн маань одоо энэ жил одоо Солонгосын одоо CAF нашийн Tigers
Solution Anim гэдэг одоо томоохон байгууллагууд нь ивент итгэж нэлээд томоохон тэмцээн бол энэ жилдээ бол 2 дахь удаа зохион байгуулагдлаа. За дараа жилээс мөн адилхан хүүхдийн одоо лигийн тэмцээн маань бас энэ томоохон компаниуд ивент итгэснээр бас энэ тэмцээн маань үргэлжилнэ. За энэ жил одоо бидний хувьд одоо Cat Tigers Caft машины урилгаар одоо манай Монголд одоо Cat Tigers клубын хүүхдүүд маань клубүүд аврах шалгаруулах нөхөрсөг тэмцээнд оролцоод амжилттай оролцоод тэр тэмцээнд төрүүлээд ирлээ. За үүний дараагаар залуучуудаа шгшээ багийг одоо энэ ч одоо Азийн 17 их наадамд бас мөн амжилттай оролцуулаад ингээд энэ жилийн маань үйл ажиллагаа бас ерөөхдөө бас ингээд өндөрлж байна да. Монголын үндэсний бейсболын холбооноос эх жил Тайван зохион байгуулагдах 10-аас 12 насны английн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох зорилгыг тавиад байгаа юм. Мөн олон улсын нөхөрсөг тэмцээнийг залуучууд болон хүүхдийн англид зохион байгуулах, залуучуудын анх дахь лиг, хүүхдийн лиг, клубүүдийн аврах шалгаруулах тэмцээн болон улсын аврах шалгаруулах тэмцээн, хотын аврах шалгаруулах тэмцээнийг тус зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаамаа. За ер нь бол уламжлалцсаар бидний хүүхдийн өсвөрийн хүүхдийн лиг аврах шалгаруулах тэмцээн маань бол 5 сар 6 сарын хооронд явагдана. За клубүүд аврах шалгаруулах тэмцээн маань явагдана. За бидний нэг гол зорж байгаа нэг онцлог бол бид дараа жилээс залуучуудын дунд одоо лигийн тэмцээнийг анх дахь одоо лигийн тэмцээн зохион байгуулах том зорилготой байгаа. За энэ тэмцээнийг бид амжилттай зохион байгуулж чадах юм бол за Солонгос, Тайван, Япон гэсэн одоо багуудаас одоо энэ залуучуудынхаа одоо яг хичээлж байгаа төвшөнд нь одоо таарсан дэмэ тим тамирчдыг бас авчирж энэ Монголдо бас нөхөрсөг тэмцээн бас зохион байгуулахыг бас Аз холбоотойгоо бас ярьж байгаа. За дээрээс нь өсвөрийн хүүхдүүдийнхаа дунд бол олон улсын тэмцээнүүд бол дараа жил бол хэд хэдэн тэмцээн байгаа. За түүнд бол одоо 50 улсад одоо зохиогдох 12 настай хүүхдийн дэлхийн аваргын тэмцээн байна. За энд оролцох бас зорилго тавьж байна. За тэрний дараагаар бол 13-аас 14 настай хүүхдүүдийн олон улсын бас хатуу бөмбөгний тэмцээн байгаа. Тэнд оролцох бас зорилго тавьж байна. За ингэснээр энэ тэмцээнүүдэд бас оролцсноороо бас энэ одоо бидний одоо энэ жилийн явдаг одоо Cat Tigers урилгаар явсан тэмцээн маань бас Монголд бас зохион байгуулагдахын талаар яригдсан. За энэ асуудал маань бас нэлээд нааштай болох юм бол Монголд одоо бас олон улсын хүүхдийн тэмцээнийг бас зохион байгуулахын томоохон хэд хэдэн ажлуудыг бас хийж одоо бас цаашаа явах юм аа. Энэ ч яг манай баг тамирчид хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов. Ер нь зардал мөнгө тех хөрөнгө санхүү, бэлтгэл сургуультай хэрхэн базааж энэ тэмцээнд оролцов. За ер нь бол энэ ч Азийн наадамд бас урд өмнө оролцож байгаа томоохон бүрэлдэхүүнээр оролцлоо. Нийтдээ 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. 13 тамирчин, албаны одоо 6 хүний бүрэлдэхүүнтэй эмч одоо багийн одоо ахлагч, ерөнхий дасгалжуулагч гэсэн 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. За бэлтгэл сургуулийн хувьд бол бид нар одоо яг өөрсдөө хадгалж байдлаар бэлтгэл сургуультай базаасан. За хээрийн бэлтгэл одоо тэрэлж рүү бас хэд хэдэн бэлтгэл бол гарсан. За төрнийхөө хүчээр бас одоо хүүхдүүдийн маань одоо сур чадвараас нэлээд бас агсан, бие бэлтгэл хувьд нэлээд агсан дэм үзүүлэлтүүд бол гарсан. За зард мөнгөний хувьд бол яг бид нар өөрсдөө бол одоо холбооноосоо тамирчтай гэж очих зардлыг одоо даах, одоо тамирч маань өөрсдөө одоо зардлаа даах юм байдлаар одоо бас энэ Азийн одоо энэ ч Азийн наадамд бас оролцоод ирсэн. За биднийг одоо энэ тэмцээн уралдаанд одоо явахад одоо маш их тусалцаа үзүүлсэн улсуудад энэ Токушима мужи Хакко аваргыг дэмжих одоо байгууллага гэж байдаг. За энэ байгууллагын одоо Япон улсууд бидэрт маш их тусалсан. За дээрээс нь Хакко сан бас их тусалж одоо бидний одоо ирж очих замын зардал дээр бол бас маш их тусалцаа үзүүлсэн. Тэгээ бид энэ Азийн наадамд бас амжилттай оролцоод ирлээ. Түүнчлэн тус холбооноос бейсболын спортыг анхлан суралцж байгаа хүүхдүүдийг Япон улсад сургалтанд тогтмол явуулж байна. 1991 оноос эхлэн манай оронд хөгжих болсон бейсболын спортоор одоогоор 150 гаруй хүүхэд залуус тууштай хичээлэн Монголын үндэсний бейсболын холбоонд 6 клуб аль биесны харьяалалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дацсан гарах бейсбол ирүүдийн төлөө Тань мэдхийн телевизээс бэлтгэн хүргэсэн спортын цороо хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар илүү сонирхолтой спортоор үзэгч та бүхэнтэй эрг уулзах болно. Спортын